ихлэ багаар хэлэх юм билээ. Тэгээд тавьсан чи би хажаад аваад исэн байхгүй. Яруу ингээд болдгийм байна гэдэг. Ингээд цаашаага ахвад заримдаа 100 мянган төгрөг хаж чинь ингээд ирэнгуут нэг мөнгөний хэмжээгээр дараагийн би нэг энэ дээр би парку авч чадна. Би энийг хажина гэсэн зүйлийг ахаалнгаа тавиад ахаар заримдаа би 100 мянган төгрөгөөр энэ хүртэл ингээд тоглоод ингээд ихсэн. Би ер нь бол бас нэг 70-80 сая төгрөгийн бараг өрөнд орцсон байсан. Би нэг өөрийг нь буруу хүнтэй зөвлөд байсан. Тэр хүн 200-300 саяыг алдсан юм лээ. Тэр бомыг алддгийн юм лээ гэсэн. Би тийм сонсчод тэр юу ч биш юм байна гэсэн бодлоо яваад байсан чинь ер нь цаашаа би энд ирээгүй байсан бол маш их хохирол амсах байсан байна гэдгийг би ойлгосон. Цахим мөрөөдөө тоглоомонд донтож байгаа иргэдийн дийлэнх нь 20-30 насныхан байна. Анх тоглож эхлэхдээ хамгийн багаар буюу 10-20 мянган төгрөгөөр бооцоо тавьж эхэлдэг. Цаашид дамжран орон суу завтмашин гэх мэт байгаа бүх хөрөнгөө алдаа зогсохгүй их хэмжээний өрөнд ортлоо донтож тоглодгоо. Үүнээс үүдэн сэтгэл санааны гутралд орж байдал хүндэрдэг. Сэтгцэн эмгэг судлалын үндэсний төвлөл гэхэд 2020 онд 3, 2021 онд 8, 2022 онд 75, 2023 онд 102 хүн цахим мөрөөдөө тоглоомод донтож имчилгээ илгэжээ. Дунджаар бол 2-4 жилийн хугацаанд бол ямар нэгэн байдал мөрөөдөө тоглоом их бага хэмжээгээр тоглосон байдал харагдаж байгаа. За, дондох эмгэг болно гэдэг маань юу гэсэн үг вэ? Тухайн хүнд сонирхчийн төвшин тоглож байгаа хүнийг бол одоо шууд эмгэгтэй гэж үзэхгүй. Харин өөрийгөө тэр тогтоон барьж чадахгүй байгаа. Өөршөр мэдээд байгаа хэрнээ энийг зогсоож чадахгүй байгаа. Ямар нэгэн арга хэмжээ аваад үр дүнгөө болж байгаа. Энэ өөрийн хяналтаа алдаж байгаа. Энэ бол дондох эмгэг рүү ороод ирж байгаа. Тэнгүүд энэ дээр маань яадаг вэ? Үндсэн мэдээж суур эмчилгээ бол сэтгэл застын эмчилгээ байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчинд мөрөөдөө тоглоом сурталчилсан асуудалтай вебсайтуудын хандлтыг хязгаарладаг. 2022 онд 1085, 2023 онд 4163, 2024 онд 307 мөрөөдөө тоглоом сурталчилсан вебсайтын хандлтыг хязгаарлажээ. Мөн 1800 орчим Facebook группийн хаягийг устгуулах арга хэмжээ авсан байна. Иргэд мөн гадны бооцоо тоглоомын сайтыг ашиглах нь түгээмэл байна. Жишээлбэл одоо 4000 гаруй домен хаягууд вебсайтуудыг бол домен хаягуудыг бол устгасан хандлтыг хязгаарсан байгаа. Энээс одоо хамгийн их нь бол одоо цахим орчинд хууль ус мөрөөдөө тоглоом байна. Сүүлийн 3 жилийн байдлаар мөрөөдөө тоглоомтой холбоотой 5000 орчим одоо вебсайтыг бол одоо Монгол улсаас хандах хандлтыг одоо ДНС системийн бүртгэлээр хязгаарлах арга хэмжээг авч ижсэн байна. Цахим мөрөөдөө тоглоомонд донтсон иргэд эд хөрөнгө орон суу, завтмашин зэрэг үнэтэд зүйлээ алдах, цаашлаад сэтгэл зүй докторгүй болж сэтгэл готролд өртдгөө. Үүнээс үүдэн мөнгө олох зорилгоор өөр төрлийн гэмтэрэг үйлдэл тохиолдолж гардаг байна. Тиймээс цахим мөрөөдөө тоглоом тоглохгүй байх. Хэрв цахим мөрөөдөө тоглоомонд донтсон хэн нэгэн таны ойр орчимд байгаа бол сэтгцэн эмгэг судлалын үндэсний төвийн 1800 2000 дугаарын утсанд холбогдож сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой юм а.